байдаг бас байхгүй бол эмэгтэй хөгзөө байна да гэж бодоод гоо ингээ бөмбөр тоглоод бүх стресс алга болчдөг. Шинүүдийг хараад гараа. Сайн байцгаана уу? Өмнөговь аймгаас мэдчилж байна. Өмнөговь аймгийн 70 задгад сумын усын тэргүүний лаборатори 1-р сургуулийн 12-ийн А ангийн сурагч Сэдэд авагтай Ананга байна. Хичээлийн дараа нэвтрүүлэгтээ орох болсондоо үнэхээр их баяртай байна. Өнөөдөр би маш олон зүйлийг төлөвлөсөн байгаа. Миний хамгийн ихэнд төлөвлөсөн зүйл гэх юм бол уран дээр очиж зураг зурах байгаа. Уран руу явцгаая. За манайхаа би ингээд урлан дээрээ ирсэн байна. Манай урлан ингээд Гэгэ Балазагийн 3 давхарт байдаг. Одоо бүгдээрээ урлан руугаа орцгоё. Багангийн дүүнер маань урлан дээрээ дугуулантай байгаа. Үдээс хойш нь ахлах ангийнхан урлан дээрээ ирж зурагнуудаа зурдаг. Манай дүүнер үнэхээр гоё зурж байгаа ахаа. Чи одоо орж зурагнуудыг сонирхъя. Анх Биерхэнгээд урлан маань 2024 оны 3 сарын 25-нд үүсгэн байгуулагдаад одоогоор ингээ 2 жилийн хугацаанд ингээ зураг зураад үйл ажиллагаагаа явуулаад хүүхдүүдэд зургийн дугуулаа ороо явж байгаа. За, Биерхэн урлан дээр ирсэн байна. Одоо бүгдээр орцгоё. Сайн уу дүүнраа? Чи ямар зураг зурж байгаа? Нэг хөөгд зурж байгаа юм. Ямар гоё зурсан юм бэ? За, зурж байгаа зурагнуудыг харцгаая. Бүгдээрээ зураг зураад зургандаа орцгаацсан байна. Өвөө. За, манай өвөө байна. Чулуунхүү. Зурдаг. Манай тэнд эгээ зураг зурж байна. Эгээ дээр очие. Отгон сурын эгч маань Биерхэн урлан үүсгэн байгуулад зураг зурдаг ихч байгаа. Манай нагац ихч. Сайн уу гээ? Сайн уу? Эгээ та одоо ямар зураг зурж байгаа? Таны зургийг харуулж болох уу? Болно. Арай За. Эгээ ийм зураг зурж байна. одоо дөнгөж иглээ. Ямар үзэсгэлэнтэй юм бэ? Үнэхээр гоё харагдаж байна. За би энд ингээд камера тогтооч. Одоо би өөрөө зураг зурж дуусгана. Өчигдрийнхөө эхлүүлсэн зургийг зур дуусгана. За, энд ингээ камера тавьчвал яаж байгаа юм бол би харагдаж байна уу? За. Одоо ингээд зургийнхаа хэрэгслийг ийш нь зөөж тавья. Зураг зур суухаар суух чадвар бас сайн болно. Доктортой суудаггүй байсан хүмүүс зураг зурж ихэлснээрээ нэг зүйл ингэж ухаар төвлөрөх чадвар нь бас сайжирдаг. Би ер нь бол 10 настайгаас эхлээд ер нь бол зургийг зурагт дурлж эхэлсэн. Миний ингээд зураг дуртай зураг гэх юм бол ийм зургийн хавтан дээр ингээд акриликын будгаар зураг зурах дуртай. Одоо өнөөдрийн миний зурж байгаа энэ бар зургийг би яагаад барыг сонгож зурах болсон бэ гэхлээр бар өөрөө их хүчрхэг амтан юунд ч бууж өгдөггүй их ингээд сүрдмээр гайхалтай амтан учраас би ингээд бар ирүүс гэдэг амтанд үнэхээр дуртай. Тийм ч учраас би энэ барыг сонгож зурах болсон. Би өөрөө Van Gogh зураачийн Starry Night гэдэг зурганд өөрөө амар дуртай. Хамгийн анх яг тэр Starry Night зургаа зурж исэн. Тэрний дараачаас нэгээтэйгээ хамт кофе шоп дээр бүр том ханан дээр яг тэр өөрхөн дуртай зургийг буулгаж ханан дээр зурж исэн. Надад тэр үнэхээр амар ингэж ой тогтоолтонд байж идэг. Яг зүрхэнд үлдсэн гэж хэлж болох юм уу та?
За манай бага насны дүүнер маань хичээлдээ 6 зураг дуусгачаа хичээлдээ явцгаах чинь би өөр нь яг энэ канвас зураг их сонирхдог. Ер нь бол бодит зургийг харахаар илүү гоё идэг, олон өнгийн өнгө будаг хослол зурхаар илүү надад таатай бас амар гоё санагддаг. Гэдэг бол өөрөө ингээд нэг коноптаараа хурдан дуусчдаггүй. Миний сонгож авсан зурагны хувьд гэх юм бол айгүй тийм ажиллагаатай зураг байгаа болохоор урлан дээрээ маргааш ирж дуусахаар шийдлээ. Би одоо өмнө зурж исэн өөрийнхөө зурагнуудаас сонирхуулъя. Ингээд миний бүтээлүүд харагдчихээн. Ер нь нийтдээ Canva энэ хавтан дээрээ Canvas зургийг би 30-ыг зурсан. 30 гаруй зураг байдаг. Тэндээс сонирхуулахаар хэдхэн ширхгийг аваад ирсэн байна. Энэ нөгөө миний дуртай Starry Night Van Gogh зураачийн зураг. Энэ зургийг харахаар нэг тийм цэнхэр өнгөтэй болохоор сэтгэл тайван дүлгөөхөн нэг шүний нэг тийм гоё тэнгэр байдаг да. Тийм юм шиг санагддаг. Яг энэ зургаасаа энэ зураг нь арай жоохон өөрчлөөд ингээд илүү өнгөлөг болгоод цэнхэр өнгийн тэнгэр биш солонгороод ингээд солонгийн өнгөтэй хажуугаар ингээд модон усны тусгалд уусаад ингэж харагдаж байгаагаар зурсан. Яг одоо энэ авчирсан зурагнууд маань миний яг ингээ анх зурж исэн л зурагнууд энэ ингээд мод байна. Ер нь ингээд уусгалт хийгээд акриликын будгаар уусгахад айгүй гоё өнгө уусч гардаг. Уусгалтууд нь надад амар таалагддаг. Энэ ингээд ягаан өнгөөр ирмэхээ зурсан. Бас айгүй үзэсгэлэнтэй байгаа. Би ингээд урлангаа танилцууллаа. За дараа нь намайг юу хийх хармаар байвал натаа цуг хамт агаарай. Түрүүн зураач ануу байсан бол одоо би ингээд спортлог ануу болсон байна. За манай алхалтын клубын хамаан харагдчихээн. За Явган алхалтын клубийнхаа тэргүүнийг та нарт танилцуулъя. Батэлгэр ихч маань байна. Эгээ одоо хэдүүлээ өнөөдөр айл зөв рүү алхах уу? Хэдүүлээ одоо сааданд алхах. Манай Өмнөг аймгийн саад маш гоё төгчүүлэгдсэн. Тэгээ явган алхалтын холбоо маань одоо бүр 6000 гаруй дагагчтай болсон байгаа. Хөөсөө 6000 болчихж байгаа юм уу? Одоо хэдүүлээ бараг удахгүй 100000 болоо болох нь ээ. Маш олоолаа алхаж байгаа. Тэгээд идэвхтэй өдөр болгон алхдаг. Бараг 200-аас 300 хүн байгаа. Өглөөдөө голцоо алхаж байна. Тэгээд өнөөдөр болохоор цайны цагаар. Цайны цагаар бид хэд ингээд голцоо ахмад алхагчд маань өнөөдөр ирсэн байна. Тий. За манай настангуудын нүгээр ингэж алхаж байна. Манай төв саад маань одоогоос 70 жилийн өмнө 1950 онд ингэж яг энэ юундээ мод тайрж суулгаад одоо ургаад ийм болсон байна. Агшаа. 1 2 3 4 заада 8 тоо тийш. 1 2 3 4 гаруул ши 1 2 зүүн тишээ 3 4 дахиад нэг хийчих. 2 3 4 за нөгөө тишээ 1 2 одоо ингэ 2 3 тасч 3 4 за одоо гадагшаа 1 өвдгөө хамгаалаад өвдгөнийхөө үеин дээр ингээ гараа тавьдээ шүү. Амар хүчлэх хэрэггүй. Одоо 1 2 3 за нөгөө талаа. 3 4 5 6 7 8 9 ингэж болоод. Өнөөдрийг халуун өдөр байна. Би тэгэд алхад дуусаа төр амс ихээр суусгасан байна. Клубийнхаа явган алхалтын шүрээ эгч дээр очиж шүрээ эгчээсээ асууя. Сайн уу? Сайн алхаж байгаа. Би одоо ингээд нэвтрүүлэгт орж байгаамаа. Та ингээд явган алхалтаар хичээснээрээ ямар үр дүнд хүрсэн тэр талаараа надтай хуваалцаач. Эгч нь олон жил алхаж байна.
Ер нь бол яг тухайн үедээ бол одоо сэтгэл зүй өөрөө жоохон тийм хүнд байсан байхгүй юу. Тийм үед алхаж эхэлсэн. Тэргээрээ бол миний сэтгэл зүй эрүүл мэнд бол аюул сайжирсан байхгүй юу. Ер нь яг хүнд үедээ ингээд тухайн үедээ бол сэтгэлийнхээ юу засгаж асан үедээ бүр эрүүл мэнд рүүгээ нөлөөлөөд би ч одоо бас өглөөгээр одоо хүнд ямар хүүхд тахтай би бацгаар нэртэй байлаа штэ. Би одоо бүр өстө 50 гарчаад байгаа гэхэд чинь би одоо яг өөрийнхөө эрүүл мэндэд анхаарснаар бол одоо эрүүл хүн нөгөө хөгсөрчөөс хөдөлгөө хөсөж өгдөг гэдэг өгсгөл хөө ингээ хөгсөрснөөрөө биш яг ингээ хөдөлгөө хийгээд хахаар улам сайхан залуужаа сайхан болоод шивштэй болоод бүр ингээд өдөр болгон өглөө болгон явах сэтгэл зүй хүртэл аягүй сайхан болоод тэр ажлын бүтээмж минь аягүй өндөр болдог байхгүй юу. Чи чинь тэгж байгаа үстэй. Тэгдэж шүү алхахаар сэтгэл санаас иргээ сайхан болдсон шүү дээ. За баярлаа. За манайхан амраа сууцгааж энэ тэр хооронд ингээ саада танилцуулаа явъя. Манай саад маань одоо ингээ дулаараад ирсэн чинь бүр сайхан ногоороод үнээр үзэсгэлэнтэй сайхан болоод ирсэн. Яг ингээ чөлөө цагаараа хичээлээ тарсныхаа дараа саадандаа ингээд найзуудтайгаа зарим гэдээ суух үнээр гоё эдэн шүү. Юм яриад. Оо багш. Багш энийг хараад зогсч. Юу юм багш наадах чинь? Өмнө аймгийн хамгийн анхны одоо энэ саадны хамгийн анхны мод 1953 онд энэ модыг суулгасан байхгүй юу? Суулгасан. Хамгийн анхны мод. Аюу хөгшин бай шүү. Алхаж явахдаа чи энийг өрхийн цэцэг мэцэг ер нь энэ нэр мэрүүдийг мэддэг үү? Одоо энэ ингээ яргуу байна те. Энэ эми бивэрэн гэдэг баха. Энэ шар цэцэг байна. За хайлаасууд, уйлаасууд, за жигдний мод гэл. Манай сад чи хачин гоё шүү те. Би ингээ бас номын клубд явдаг. Манай номын клуб маань 2019 онд үүсгэн байгуулагдсан. Тэрнээс цааш ингээд ерөнхийдөө бол үйл ажиллагаагаа тогтмол явуулж байгаа. Одоо миний явган халуултынхаа дараа төлөвлөсөн ажил гэх юм бол номын клубийнхаа хэлэлт хүүхдүүдтэй очиж уулзаад найз нөхөдтэйгөө унсан номынхаа талаар хэлэлцүүлэг хийн. За одоо намайг хүлээж байгаа болохоор хэдүүлээ номын клубийнхаа хүүхдүүд рүү явцгаая. Өдрийн минь яг хоцрогч штэ. Болоо гişээ найз нь үндэсний телевизийн хичээлийн дараа гэсэн нэвтрүүлэгт орж байгаа. Та нар зүгээр гэвэл найз нь ингээ камертай байж хоо. За, манай номын клуб маань 2019 оноос эхлээд үйл ажиллагаагаа зохион байгуулалт явж байгаа. Ер нь нийт 2019 оноос 2026 оны хооронд 24 номын хэлэлцүүлэг хийж 300-аад гаруй хүүхдүүдийг ном уншуулж ахлах ангийн хүүхдүүдийг ингэж өөрсдийнх нь хөгжүүлэлт тийшээ үйл ажиллагаагаа зохион байгуулж явдаг клуб байгаа. Манайхаа хэдүүлээ номын хэлэлцүүлгээ эхлүүлэх үү? За тэгье. За та хэдэн Шидэт Мухлаг гээд номыг уншсан хүүхдүүд ээ нөө? Шидэт Мухлаг гээд номыг. За тэгвэл би өнөөдөр та хэдтэй Шидэт Мухлаг гээд номын талаар ярьж өгье. Номын зохиолч маань өөрийнхөө бага насны амьдралаас хэдүүлээд энэхүү номоо бичсэн Джеймс Дорчи гэдэг зохиолч маань байгаа. Яг өөрхөн бага насны амьдрал байгаа. Номон дээрээ яг юу гардаг вэ гэхлээр яг нөгөө манипуляц гэж юу юм бэ? Манипуляцийг хийснээрээ ирээдүйд яг ямар өөрчлөлт гарах юм бэ гэсэн талаараа ер нь бол номон дээрээ дурдсан байдаг. Ер нь бол номын маань зохиолч маань бага наснаа илүү нэг юм хатуу ширүүн зовлон үзэж амьдрал үзэж өссөн. Элбийн юу зардаг дэлгүүрт очиод тэн дээр нэг эгчтэй эмээтэй танилцаа тэр эмээ ингээд тэр бяцхан жоох хууд манипуляцийн ингээд дөрвөн аргын талаар заагаад тэгээд тэр хүү манипуляцийн тэр дөрвөн аргыг амьдралдаа хэрэгжилжүүлснээр манай хүү маань өөрөө том нас бийд хүрснийхаа дараа зорилгодоо хүрээд шилдэг тийм мэс заслын эмч болж чадсан тухай өгүүлдэг. За одоо дөрвөн аргаа танилцуулын. Нэгдүгээрт нь яг ингээ оюун бодлоо тархиа цэвэрлээд өөр ямар нэгэн зүйлийн талаар бодохгүй яг ингээ хов хоосон болоо тархиа чөлөөлөх. Харин хоёрдугаар арга нь гэх юм бол ингээд бие ингэж байж байгаа биеийнхээ бүх хэсгийг чангалж суллаад ингэж анхаарлыгаа төвлөрүүлж байгаа. Гурав дахь арга нь гэх юм бол тэр манипуляц гэд байгаа зүйлийнхаа талаар яг
ингээ өөрийнхөө хүссэн зүйлийг өөрийн болгох гэсэн утгатай шүү дээ. Манипуляц гэдэг чинь өөрт байхгүй зүйлээ ингээ оюун санаа бодлороо өөрийн болгож байгаагаар төсөөлөд байна гэсэн. Одоо тэгэхээр цэвэрхэн цагаан цаасан дээр тэр нөгөө нэг өөрийнхөө хүсэж байгаа өөрийн болгомоор байгаа зүйлсийг нэгээс 10 хүртэл гэдэг юм уу, нэгээс 100 хүртэл гээд ингээ дугаарлаад дээрээс нь доош нь жагсаага биччихнэ. Дөрөв дэх арга нь болохоор яг тэр өөрийнхөө хүсэж байгаа бичсэн зүйлийгээ өөрийн болгож байгаагаар би одоо тийм байртай болсон байна гэж бодох юм бол би тийм байсантай ингэж амьдарч ийн, энэ байсантай ингэж ийн гэд яг өөртөө байхгүй зүйлээ өөрийн болгоцсон юм шиг төсөөлснөөрөө яг манипуляц болно гэсэн утга санааг номон дээр мань бичиж гаргасан байдаг. Манай эдээс номоо ярих хүүхэд байна уу? Би ярьж байгаа. За манай Тунгалаг Тамир найз номоо яриарай. Ямар ном уншсан? Миний уншсан ном болохоор Хавдаас Харвард руу гээд Отхон шарын бат наримдал гээд энэ ах юм болохоор ерөнхийдөө бол амьдралынхын түүхийн тухай өгүүлдэг баримтат зохиол байгаа. За ах болохоор бид нартай яг адилхан Эгэл жирийн яг ингээ Ховд аймгийн 2 дугаар сургууль сурдаг байсан. Тэгээд азарч гэх юм уу ерөнхийдөө бол амьдралынхын ер нь зураг төрөг танаасаа тэгж өгсөн юм шиг санагдсан. Өөрөө нэг математикийн олимпиад дараа тэгээд тэрэндээ төрүүлээд хот руу хувийн сургууль сурахаар болдیں۔ Тэгээд сургуультай мэдээж амжилттай сураад төгсөөд тэгээд өөрөө болохоор Норвеги руу их сургууль сураад тэгээд магистраа болохоор Харвард нэгээ төгссөн. Ер нь амьдралынхаа түүхийг өгүүлдэг. Тэгээд энэ ном болохоор миний хувьд үнэхээр үнцэнтэй ном. Яагаад гэвэл яг би өөрөө яг ахын замналаар ингээ явж байгаа. Би бас энэ ахтай 2024 онд өмнө говьт яг таарад тэгээ амьдралынхаа түүхийг сонсоод өөртөө ярилцаад тэгээ бас яг хувийн сургууль орох шийдвэрээ гаргаад гадаад сурах шийдвэрээ гаргаад тэгээ саяхан ч гэсэн бас нэг IELTS miles гээд ер нь гадаад сурахад яг хүнд даваа байсан ч гэсэн тэгээ яг ахын ингээ ном дээрх урам зориг одоо яг яаж юмыг даван туулсан ер нь ингээд амьдрал юм хатуу зүйлүүд байдаг. Тэр болгоно ингээд жоохон яг хүн үнэхээр мөрөөдөлтөө үнэнч зоригтой үнэнч ахын бол давж гарч чаддаг шүү гэдэг яг санааг өгүүлжсэн. Тэгээд ялангуяа энэ ном дээр хин хууцны эхний хуудасны нүрний үг надад амар таалагддаг. Үүлэнд нисэж усан чомбож мөрөөд түүндээ хүрэх эрч хүч итгэл зоригийг зөвхөн өөрөөсөө л хай гэд яг нэг юм мөрөөдөлтөө үнэнч хүн байх юм бол зорилгын заавал биелнэ гэсэн яг гол санааг өгүүлдэг. Найз тэгвэл чамаас нэг юм асууж. Наад номны чинь ингээд хамгийн тийм сэтгэлдэн дулаахан үлдсэн хэсэг ч юм уу ер нь хамгийн гоё хэсэг нь ямар хэсэг вэ? Хамгийн гоё хэсэг гэх юм бол нөгөө нэг Харвард сураад одоо ингээ амжилтанд хүрсэн байгаа шүү дээ. Тэгээ буцаад яг Ховдод ингээ 2 дугаар сургуультай хамгийн анх ингээд эхэлжсэн газартаа ирээд би чи нэрнтэй ингээ энэчнээс эхэлжсэн шүү дээ. Миний амьдралыг энэчнээс эхэлжсэн гэ. Тэгээ чи нэг юм одоо өмнөхөө дурсаж байгаа нь айгууг таалагдчихсан. Хүн ингээд хэдэн амжилт төрсөн ч гэсэн зарим хүмүүс ингээ өмнөх өөрийгөө ингээ мартдаг. Тэгж хахад аах бол одоо хүртэл ингээд өөрийгөө ингээд яг үнэн төрхөө ингээд нэг юм яагаагүй хаяагүй гэх юм уу. Тийм. За энд байгаль хүн хоёрыг холбоотой гэж боддог хүн байна уу? Байна. Ер нь бүүнөрөө бараг ихэнх гэж боддог бах тий. За энэ ном маань болохоор Баярхүү зохиолчтой эсрэг гэдэг ном байгаа. Энэ нь болохоор одоо ингээд цаашаа үргэлжлээ явж байгаасан тий. Одоо би миний уншиж байгаа нь болохоор 4-р бот байгаа байхгүй юу? Бот болгон дээр өөрөөр усаар очиж ингээд адал явдал өрнүүлээд юу туулаад улсынхаа ус солгоны зан заншил ямар юутай түш хөтлөгтэй юу гэдгийг талаар гардаг. Одоо би яг энэ номноос болохоор Монгол хүн Монгол газар шороондоо хэрхэн яаж хайртай байх талаар үнэхээр ингээд ойлгосон. Гадаад байгаа монголчууд хэрхэн яаж зам тулж үнэхээр хэцүү байдгийг энэ номноос ойлгоод тэгээд ер нь бол би ингээд энэ номыг устаас биш 1-р ботоос нь хойш уншиж байгаа хэрнээ ингээд би бүр ингээд амар аялдаг болсон байхгүй юу? Өнөөдрийн миний ярих ном болоор Самар хатны талаарх роман байгаа. Энэ хүн роман дээр түүхэнд маш олон дурсагдаагүй агуу үйлийг хийсэн бааtruуд байдаг. Бааtruудын ард зоригтой хатад тэдний гэргийнээр байдаг. Цэцэн гүнжийн хүү болох Баян мөнхийг эсэн тайш ханаас зүгтаалган алтан уургийн хамгийн сүүлийн хүнээ хамгаалахын тулд өөр газар руу холын хамаатантай хамт явуулсан нь болохоор энэ Самар хатныг ямар их зоригтой, ямар их түүхийг бүтээсэн алтан уургийг хамгаалахын тулд ямар их зоригийг гаргасан бэ гэдгийг харуулсан учраас энэ ном маш их таалагдсан. Тэгээ дээрээс нь энэ номыг уншсны дараачаар би ямарваа нэгэн үйлдэлийг хийхдээ өөрийнхөө зүрх сэтгэлийг сонсоод альва зүйл үнэн байхын тулд үнэнчээр хандахын тулд шудраг байхыг сонсоод зоригтойгоор хандаж сурсаа.
Баярлалаа. Миний уншсан ном Малала. Энэ номон дээр гарах Малала Юсуфзай эмэгтэй амьдардаг Казахстан улсад эмэгтэйчүүдийг дорд байдлаар үздэг, сургуульд явахыг хоригддаг тийм улс байгаа. Тэгээд тэр улсад энэ Малала эмэгтэй багаасаа эхэлж энэ бүхний эсрэг тэмцэж, энэ үний тэмцсэн зүйлүүд гэвэл эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцсэн Малала банд гэж тийм байгууллага байгуулсан. За та хэдэд маань өнөөдрийн номын хэлэлцүүлэг таалагдсан биз дээ? За бүгдээрээ номын хэлэлцүүлэгтээ идэвхтэй оролцоод уншсан номнуудаа ярьж өгсөн найзуудаа бүгдэнд нь баярлалаа. За өнөөдрийнхөө хэлэлцүүлгийг хэдүүлээ ингээд дуусгах уу? Дараагийн хэлэлцүүлгээр дахиад өөр ном уншаад дахиад уулзцгаая. За баярлалаа. Чивэжтэй 5 дугаар ангиас хойш ном уншиж байгаа гэсэн чинь энэ номын клубтээ ороод тэрнээс цааш ер нь 60-аад гаруй ном уншсан гэсэн тэр үнэн үү? Үнэн. Ер нь үнэн. 60-аад гаруй. Ааха. Тэгээд хизээ хэрвээ штэ яг ингээ бага ангиасаа уншсан номнуудаа тооцох юм бол цагаан толгой өсөг ном ороод ер нь 1000-аад гаруй ном болох юм биш үү те? Ер нь баг тэгж магадгүй шүү. Ааха. За нэ за цаашдаа илүү их ном уншаад амжилттай суралцаарай. За амжилт хүсье. Гүндгмаа дээр ирлээ. Сайн уу гүндгмаа? Сайн уу? За манай найз чинь ер нь яг 24 оноос эхлээд шүлэг уншдаг, өөрөө уран уншдаг. Тэгээд ном уншиж эхэлснээсээ хойш шүлгийн онгод нь бүр илүү болоод шүлэг уншдаг болсон тийм ээ найз. Аха. Тэгээд нийлэлтэй болсон. Ааха. Амар гоё. Номноос л яг нөгөө нэг амьдралынхаа нөгөө шүлэг зохиох юугаа ингээд олж аваад тэгээ бүр амар илүү гоё зохиодог болсон. Ном уншснаас хойш. Одоо манай номын клубын дахиад нэг охин байна. Сайн уу найзаа? Сайн уу? За манай найз чинь хамгийн анх айгүй номын клубтэй бас 2 жилийн өмнө орсон. Тэгээ анх номын клубд орж ирж байхдаа ер нь айгүй тийм даруу төлөв дотгошоогоо дуурдгүү ингээ бусадтай ярьж өөрийгөө ойлгуулж чаддаггүй тийм хэмжээний байсан. Тэгээд номын клубд ороод номоо уншаад явсныхаа дараа яг өөрийнхөө уншсан номыг тайлбарлах хэмжээнд өөрийгөө бүрэн ойлгуулж чадах хэмжээнд ярьж өөрийгөө нээж чаддаг болсон. Нэр нь тийштэй манай ширээн дээр энэ бичэн байна. Манай номын клубийнхаа хэлэлцүүлэг хийхэд кофе шопын маань нэгч маань бидэрт ингэж үнгүү бичэн цайгаар дайлдаг байгаа. Оюумаа ихчтэй бас баярлаа гэж хэлмээр байна. Тэгээ адилхан сонирхолтой хүүхдүүд ингэж нэгдээд нэг номын клуб болоод дуртай зүйлээ хийгээд мэдсэн сурсан зүйлээ ингэж хоорондоо хуваалцж идэг манай номын клубын давуу тал. Үе тэнгийнхаа найзуудад хандаж хэлэхэд манай үеийнхэн бол ерөөсөө олон зүйлийг сонирхдог, аль болох завгүй амьдралын тийм идэвхтэй хүүхдүүд байдаг. Тийм болохоор та бүхэн минь өмнөх өдрөө яг ингэж цагийн дараалалтай төлөвлөгөөгөө гаргаад тэгээд маргааш өдөр нь яг тэр төлөвлөгөөнийхээ дагуу явах юм бол илүү үр дүнтэй, үр бүтээл ихтэй тийм бүтээн чинь өндөр байх шүү гэж хэлмээр байна. Өмнө Говь аймгийн Анангаа байлаа. Хичээлийн дараа нэвтрүүлэгтээ натаа хамт байсан та бүхэндээ баярлалаа. Баяртай. Жохон бие хамгаалдаг бас байхгүй бол эмэгтэй хөгжөө байна да гэж бодоод гоо ингээ бөмбөр тоглоод бүх стресс алга болчдөг. Шинүүдийг хараад гараа.